Эцэс төгсөлгүй дайны дараа үүрийн гэгэний нутаг дайны шархаа нөхөж бүрэн төлжөөгүй байсан ч саран тусгалд Азиагийн ой сарны охин тэнгэрийн гэрэлд эвээгдсэн хэвээр байв. Тэрхүү өтгөн шигүү ойд эльфүүдээс гадна элдв төрлийн догшин амьтад амьдардаг байлаа. Гэвч ойд маргаан дайсагнал тийм ч их гардаггүй байсан. Хёнончууд ойн хамгийн өвөрмөц сонирхолтой үндэстэн байсан. Тэд цөөгүүлэхнээ боловч өхөөрдөм төрхтэй, авхаалж самбаа, хурдан хөдөлгөөнтэй, оюун санааны шидэт хүч ашиглах авьяастай төрсөн. Тэд хүч чадлаа ашиглан алимны бэлуу хийж, загас барьж, ойгоор дэгдэн амьдарч байв. Хёнончууд сэрүүн байх үед саран тусгалд ой дуушуу, инээд хөөртэй амьд байдаг байв. Нана хамгийн дэггүй л Хёнон байв. Тэрээр сартай шөнө агуу шидэт хүч чадлыг эзэмшин төржээ. Нана төрөлхийн урам зоригтой, эрч хүчтэй байсан бөгөөд ширэнгэн он найз нөхөддөө туслахын тулд өөрийн хүч чадлыг ашиглах дуртай байв. Гэвч тэр үргэлж яаруу болгоомжгүй байдлаасаа болж бусдын алимны бэлууг үнс болтон жигнэж эсвэл жимсний бутыг үнцээр нь булгалаад хайдаг байсан нь харамсалтай. Ажмаар бүгд Нанагаас зайгаа барьж эхэлжээ. Аз болоход Молина химээх бяцхан танууки үргэлж Нанагийн дэргэд байдаг байв. Молина бол саран тусгалд ойн захад амьдардаг жижигхэн улаан панда байв. Түүнд аав ээж, найз нөхөд гээд хинч байсангүй. Тэр ухаан орсон цагаасаа л хойш ганцаараа амьдарчээ. Санаандгүй байдлаар Молина Хёнончуудын цуглардаг газарт нэвтэрч аюултай агууд гацсан бөгөөд Нана түүнийг аварсан юм. Үүнээс хойш Молина үргэлж Нанаг дагаж түүнийг өөрийн сахилгагүй зангаараа залхаах дуртай болжээ. Нана өдөржин Молинатай хамт цагийг өнгөрөөхдөө тимч дуртай биш байв. Зөвхөн дүрсээ ургах чадвартай Молина хитрхээ сул доройгдгийг мэдэрч Нана ч өөрөө асуудал тарих дуртай байсан тул Молина үргэлж түүний хажууд байх нь тохиромжгүй мэт санагдах болжээ. Оронд нь Нана Хёнончуудтайгаа тоглохыг илүүд үздэг байв. Хэдийгээр хүн бүр түүнээс зайгаа барьж дайжхад нь Нана сэтгэл дундуур байсан ч угаасаа өөдрөг үзэлтэй тэрээр төд удалгүй бүгдд нь туслах гээд явж байдаг байв. Нэгэн удаа баргийн бөөгнөр цуглардаггүй Хёнончууд өөрсдийн гэсэн тоглоомын талбай байгуулах талаар ярилцжээ. Хёнончуудын хувьд энэ нь ховорхон тохиох чухал үйл явдал байсан бөгөөд Нана ч үүнд урам зоригтой оролцов. Хэдэн сар шаргуу хөдөлмөрсний эцэст бүх Хёнончуудын хичээл зүтгэлээр болон эльфүүдийн бэлгэлсэн сарны гэрэлт чулуу, ойн бэлгэлсэн урт дүнз, жимсний шүүсээр хийсэн өнгөт будаг болон савдгуудын бэлгэлсэн бусад эрдэнсийг ашиглан Мёв гих тансаг тоглоомын талбайгаа барьж дуусгажээ. Тэнд муурны авирдаг цамхаг, загас барих цөөрөм, амттангийн өрөө, дээр нь үсэрдэг том трамплин гээд бүх зүйл байлаа. Барьж дууссан өдрөө Хёнончууд баяраа тэмдэглэхээр хуучирч тоосон дарагдсан жимсний дарс гаргаж, хэдэн зуун алимны бэлуу жигнж, алган загас шарж, Мёв тоглоомын талбайхаа цэцэрлэгт найрлцгаав. Нанад энэ төрлийн арга хэмжээ хамгийн их таалагддаг байлаа. Тэр баяртайгаар эргэн тойронд үсэрч, жимсний дарс авч ар араас нь залгилж байв. Сарны гэрэл тусахад сохтуу Нана тайзан дээр үсрэн гарав. Тэрээр өөрийн шидэт хүч чадлаа ашиглан илүү олон алимны бэлуу хийхийг хүсжээ. Гэвч түүнийг шившлэг хийж эхлэхэд түүний хүч нь хяналтаас гарч хуй салхитэгдэж Мёв тоглоомын талбай хормын зур эмх замбраагүй байдалд орон анхны төрхөө бүрэн алдлаа. Бүгдийн хөдөлмөр өөрийнх нь алдаанаас болж сүрснийг хараад өөрийгөө буруутгаж маш их айв. Хёнончууд сэрхээс өмнө тэрээр юу ч авалгүй овгоо чимээгүйхэн орхиж хүч чадлаа хянах арга олцоход буцаж ирээд илүү хөгжилтэй сайхан Хёнончуудын деважин байгуулан хэмээн шийджээ. Нана баруун ур зүг рүү аяллаа эхлүүлсэн бөгөөд түүний зам хачин чигтэй амьтдаар дүүрэн байлаа. Тэр бяцхан амьтадтай ярилцахыг оролдсон боловч бүгд түүнийг үл тоож Нанаг маш их сэтгэлээр унгав. Саран тусгалд ойгоос хизээж гарч үзээгүй Нана Молина өөрийг нь овгоо орхин явах үеэс нь эхлэн нууцаар дагаж байсныг нь мэдэх хүртлээр урд өмнө хизээж мэдэрч байгаагүйгээр хагцал ганцаардлыг мэдэрж байлаа. Молина Нанагийн гин бурууг болон түүнд ямар мэдрэмж төрж байгааг маш сайн ойлгож байв. Тэрээр Нанад Азиагийн өмнөд хэсэгт цөхөрлийн нутгийн ойролцоох сүүдрийн намагт нэгэн төрлийн ид шидийн жимс байдаг бөгөөд түүнийг идвэл өөрийн хүч чадлыг хянахад тусалдаг гэв. Гэвч тэр жимс маш аюултай газар ургадаг болж таарав. Бяцхан танууки түүнийг дагсаар л байгаад Нана баг зэрэг гайхаж байсан ч энэ үйлдэл нь түүний сэтгэлийг хөдөлгөжээ. Гэвч Нана Молинагийн түүнтэй хамт сүүдрийн намаг руу явах хүсэлтээс татгалзсан хэвээр байв. Нана замд нь бяцхан найзыг нь гэмтээх аюул таарах вэ гэж санаа зовж байлаа. Нана Молинаг айлгсан дүр үзүүлэн "Чи үнэхээр сул дорой, жижигхэн юм, намайг битгий даг" гэд түүнийг үлдээжээ.
Гэвч түүнийг явсны дараахан Молина түүнийг гүйцэж үлдэхээс татгалзан зөрүүдлөв. Сул дорой жижигхэн Тануки маш тууштай гэдгийг Нана анх удаа олж мэдэв. Тэр дотроо аз жаргалтай байсан ч Молина өөрийг нь дагалдахыг дурамчхан хүлээж авч байгаа юм шиг дүрсгэжээ. Тэр хоёр олон саад бэрхшээлийг туулж эцэст нь сүүдрийн намагт хүрэв. Агам гүнээс тэд хайж байсан иж хэдийн жимсээ олжээ. Нана баярлан жимсийг авахаар ухасгийсэн ч аажмаар ордчгүй аюулыг анзаарсангүй. Цөхрөлийн нутгийн ойролцоо Абисаар хорлогдсон олон мангасууд амьдардаг байсан бөгөөд Нанагийн бяцхан өхөөрдөн байдал тэдгээрх тас хар муухай амьтдыг уруулаад олоож догшин харагдах амнаас нь шүс тусгнахад хүргэж байв. Молина аюулыг анзааран сайн найз Нанагаа жимс дүүгэж байгааг хараад хашгирч өөрийнхөө ховорхон ашиглаж чаддаг дүрс өөрчлөлтийн хүчээ ашиглав. Молина Нанагийн дүрд хувирч ямар ч хамгаалалтгүй байгаа түүнийг халахлан зогсов. Би сул дорой байсан ч найзаагаа хамгаалж чадна гэж бяцхан Тануки хэллээ. Жимсээ авсан Нана өмнө нь болж буй бүх зүйл балмагдсан байлаа. Жимсний тусламжтайгаар Нана мангасыг дийлэх хүчрхэг шид илгээсэн боловч Молина аль хэдийн мангасуудын дайралтанд өртөж хүн дээр гэмтсэн байлаа. Нана уйлж өөрийн хүчээ Молинатай хуваалцсан боловч энэ нь үр дүнд хүрсэнгүй. Эцэст нь Молина Нанагийн гараас атхан өөрийн хувирах хүчээ Нанатай хуваалцаж ингэснээр цорын ганц найзтайгаа үрд хамт байх болно гэж найдан амьсгал хураажээ. Аз жаргалтай байгаарай, мөнхөд аз жаргалтай байгаарай гэж тэрээр сүүлийн үгээ хэлв. Хүчээ хянаж сурах нь Нанагийн хүчрхэгжилтийн зөвхөн эхлэл үе байсан юм. Нана Молинагийн өгсөн нөхөрлөл, итгэл болон дүр хувирах хүчтэйгээр цаашдын замаа үргэлжлүүлжээ.